Их хотын сайн сайхан амьдрал хөгжил дэвшлийн үндэс нь өндөр байшин барилга, хурдны галт тэрэг, чамин тансаг автомашин биш харин ногоон байгууламж байдаг. Учир нь их хотын ногоон байгууламж иргэдийн эрүүл мэнд, амгалан тайван байдал, сэтгэл зүйтэй шууд холбоотой байдаг юм. Ногоон байгууламж гоё ганган машин, хурдны зам, сүрлэг сайхан барилгаас яагаад илүү чухал гэж? Яагаад гэвэл бөхчм халуун, тэсгэм хүйтэн, агаарын бохирдол, чимээ шүүган гэд их хотыг бохирдол бухимдлаас сэргийлдэг гол зүйл бол ногоон байгууламж. Нэг га мод сөг зүлэг ногоо 18 сая шометр агаарыг цэвэршүүлж, утаа унярын 35%-ийг өөртөө шингээдэг. Өвлийн улиралд мод ургамал навч шилмүсгүй болсон үедээ ч агаарын бохирдлыг багасгаж, дуу чимээг ихээхэн бууруулдаг байна. Ялангуяа навчит мод техникийн болон бусад дуу чимээний 25%-ийг замхруулж, тоос шорооны 70 хүртэлх хувийг өөртөө барьж, хэд халалт болон хөрөлтийг бууруулан хот суурин газарт бичил уур амьсгал бий болгодог юм. Гот өөрөө хаалттай экологийн хувьд хаалттай систем байдаг. Энэ хаалттай системд хүн одоо зөв болгосон ажиллаж амьдрахын тулд ногоон байгууламж зайлшгүй шаардлагатай. Ерөөсөө агаарын бохирдлыг дарж яадаг, багасгаж яадаг, агаарын одоо тэр бохирдуулж бодисуудыг эргэлтэнд оруулж яадаг гол зүйл бол ерөөсөө ногоон байгууламж. Хуучин бол одоо жишээлбэл үйлчилгээний газруудад дотоод одоо нөхцөлөө сайжруулах стандарт нөхцөлтэй байх юм шаардлага тавьдаг байсан бол одоо гадаад орчин нөхцөлөө сайжруулаагүй бол ийм байгууллага аж ахуйн нэгж газруудад бас одоо тэр зөвшөөрлийг сунгаад байх юм шаардлага байхгүй. Ногоон байгууламжил тэр улс орны ер нь нүүр царай өнгө үзэмж байдаг шүү дээ. Боломжтой талбай болгоныг л ашиглах хэрэгтэй. Хүн болгоны хүчил зүтгэл гарах юм бол одоо яг энэ биднэрийн тарж ургуулж хөвшөөд байгаа ногоон байгууламж бол бүхэлдээ бүрдэх юм аа. Ногоон байгууламжаас хайрлаарай. Үнэн дээр байгаа ногоон байгууламжаа хайрлан хамгаална гэдэг ирээдүгөө хайрлан хамгаалж байгаагаас өөрсдөө зүйл юм. Бид юунд хэрхэн хандхаас ирээдүйн бүх зүйл шалтгаалах болно. Өнөөдөр дэлхийн томоохон хотууд барилгынхаа тоог нэмэхээс илүү ногоон байгууламжийнхаа талбайг нэмэгдүүлэх бодлого баримталж байна. Хотжилт нэмэгдэхийн хэрээр бохирдол ихсэж, суурин газрын хүн амын эрүүл мэнд, экологийн цэвэр аюулгүй орчинд амьдрах нөхцөл боломж улам хомсдсоор байна. Манай нийслэл хотын хувьд хүн амын нягтршил улам ихсэж, хэдийн сая гаруй хүн амтай дэлхийн том хотын тоонд багтсан. Шилжилт хөдөлгөөн асар хурдтай явагдаж байгаа учраас хот төлөвлөлтийг зохицуулахдаж бэрхшээлтэй болжээ. Хот төлөвлөлтийн хамгийн гол зүйл болох ногоон байгууламжиж орхигдоход хүрсэн юм. Гэсэн чинь нийслэл дүүргийн төр захиргааны байгууллагууд байгаа ногоон байгууламжаа хамгаалах, бага багаар ч болов шинээр ногоон бүс бий болгоход анхааран ажиллаж байна. 8000 гаруй га нутаг дэвсгэртэй Чингэлтэй дүүргийн хувьд ногоон байгууламжийг нэмэгдүүлэх ажлын хүрээнд 22000 гаруй метр квадрат талбайг зүлэгжүүлэн мод сөв тарьжээ. Энэ дүүргийн Самбуугийн гудам хотын томоохон ногоон байгууламжинд тооцогдох бөгөөд энд 500 м ногоон байгууламж 3000 м квадрат явган хүний замыг шинээр барьж байгуулсан юм. Мөн байнгын усалгааны услалтын системийг шийдэж өгсөн байна. Ногоон байгууламжийн асуудал бол яг хийгээд гүйцэтгэхэд ногоон байгууламжтай болгочих талбай бол маш хомс байдаг. Ер нь бол нийслэлийн хэмжээнд бас бүх барилгууд нь шахагдсан тийм байдаг. Тэр үүднээсээ бидний бол одоо энэ зогсож байгаа Самбуугийн гудамжийг бол бас авч үлдэж байгаа. Энэ чинь бол одоо бас нийслэлийн хэмжээнд нэлээд томоохон 9000 гаруй метр квадрат талбайг эзэлсэн. Энэний хажуугаас байшин хоол дундаа бичил цэцэрлэгүүд байгуулах сөөхийн талбайд иргэд орсон хөгжөлт нь бас хүргэх талаас хийгдэж байгаа. Энэ ажлыг бол бас Бэгзэн явуулангийн нэмж цэцэрлэгт хуулин гэж байсан 2004 онд хийгдсэн талбайг бас иргэдтэй хүртээмжтэй бас олонний хүртэл болгох юм ажил зохион байгуулж тэндээ бас ногоон байгууламжтай тогтцолтой юм хийж гүйцэтгэсэн байгаа. 23 дугаар сургуулийн өмнө байрлах Дорны их яруу найрагч Бэгзэн явуулангийн нэрмжит энэ цэцэрлэг хэдийн хүмүүсийн эрх дуртай газрын нэг болжээ. Орчин цэвэр таатай байвал хүний сэтгэл ямар тэнэн сайхан баяр хөөртэй байдгийг энд амарч салхилж байгаа хүн бүрийн царинаас тодхон харж болохоор байсан юм. Одоо би бол тэр замын хойдлоос тэр Макс тавны арын байрнаас энд ирээд нэг хэдэн минут 50 сууж байна. Зээ тогоо тий сайхан л байна. Энийг аль болохоор энэ цэвэр цэмтгэр сайхан байгаасаа гэж бид одоо ингээд хоорондоо яриа сууж шít. Ногоон байгууламж байж ижил энэ хотын агаар амьсгалах энэ утаа өнөр арааигээс болох байх л гэж бодож шít. Ногоон байгууламж их гоё юм байна. Тэгээ цаашдаа ирж тоглож байхад маш гоё юм байна. Гоё усаа оргил өөртөө тэгээд энэ тэнгүү гоё өвстөө тэгээд өглөө хурж ирээд сандал дээр нь суугаад цэцэг ногоо харахаар үнэхээр сайхан байдаг.
Тэгээд сэтгэл тайвширдаг. Орны их хэрэг Бэлзий явуулангийн сэтгэл хөдлөн яг сургуулийн яг хажуу талд болсон байна. Энэ сургуулийн хажуу талд байна гэж чинь хүүхдүүдэд бол ихэн бодогдуулахаар байна уу? Энэ сайхан сэтгэл хүрээнд одоо бид нар одоо амьдч байна. Энэ орчноо цэвэр авч явъя. Одоо цаашд нь одоо бидний ирээдүйн сүгсэн сэтгэл төрүүлж байгаа бас их онцлогтой байна. Хотын ногоон байгууламжийг нийтийн хэрэгцээний, хязгаарлагдмал хэрэгцээний, тусгай зориулалтын хэмээн 3 төрөлд хуваадаг. Дээрх хэсгүүдэд ногоон байгууламж байгуулах мод цөөгийг сонгон байршуулах хэмжээ горим нь харилцсан адилгүй байдаг. Ногоон байгууламжил дотроо олон янз одоо хүүхдийн цэцэрлэг байна уу, сургууль байна уу, эмнэлэг байх юм бол бас ногоон байгууламжийн төлөвлөлт нь бас өөр байна. Жишээлбэл одоо хүүхдийн цэцэрлэг гэх юм бол өргөсгүү, цэцэг чимэглэлхтэй тийм модноо сонгодог байх жишээтэй. Мод ургамалд тарьж суулгаснаар орчин тойрны чийг тунцны 75% нь хөрсөн шингэж, агаарын чийгшилт 7%-аар нэмэгдэж, нарны хэд төөнөлтийг 10 дахин багасгадгийг эрдэмтэд тогтоожээ. Нийтийн ногоон байгууламжид хатуу хүчилттэй зам талбай 20%, зүлэгт талбай 30%, мод цөөг 60% харьцаатай байх нь зүйтэй гэсэн олон улсын зөвлөмж байдаг байна. Манай ботаникийн ботаникийн цэцэрлэгийн салбарын хамт олон нийслэлийн захирагчийн ажлын албаны одоо захиалгаар ногоон байгууламжинд таригдах мод цөө, зүлэгжүүлэлтийн ажил, мандлын цэцэг гэсэн 16 стандартыг энэ хавар батлаж гаргасан байж байгаа. Ногоон байгууламжийг зүгээр нэг тариад орхидог биш, онол эрдэм шинжилгээний үндэслэлтэй мод ургамлыг сонгодог байх үүднээс энэ стандартыг тогтоожээ. Нийслэлийн захирагчийн ажлын албанаас стандартыг мөрдлөг болгож орчиндөө ногоон бүс, ногоон байгууламж бий болгохыг албан байгууллагуудад зөвлөж байгаа юм. Зам барилгын ажлын тогтчлтын ажлыг иж бүрэн хийж байгаа тохиолдолд заавал одоо ногоон байгууламжийн хэсгийг мэрэгжлийн байгууллагуудаар хийлгээ. Түншлэлийн гэрээ байгуулад ингээ яв гэдэг ийм л одоо заавар зөвлөгөө өдөржмжийг бид нар нийслэлээс өгч байгаа. Иргэдэд ээлтэй ногоон дүүрэг болох зорилттой Чингэлтэй дүүргийнхэн иргэдийнхэн эрүүл тавтай сайхан орчинд амьдрах нөхцөлийг бүрдүүлэх үүднээс төвийн цэцэрлэгт гудмуудынхаа хөрсийг сайжруулан сольж зүлэгжүүлэх цэцгийн мандал байгуулах ажлыг эрчимтэй хийжээ. Бидний зогсож байгаа нөхцөлийн цэцэрлэгт 1750 м2-ийн хөрсийг шинээр сольж зүлэгжүүлээд 350 орчим метр квадрат талбайд бол энэ цэцгийн мандал байгуулахыг ажлыг бол хийж гүйцэтгсэн. Одоо ингээд төр захиргааны байгууллагаас энэ дүүргийнхаа, нийслэлийнхаа ногоон байгууламжийг нэмэгдүүлэх ажлыг бол шатараатаагаар бид нэр ер нь жилд улам сайжруулж хийж байгаа. Иргэд өөрсдөө итэх гаргаж байшинтай айлууд нь бол байшингийнхаа гадна талбай, гэр хорооллын айл өрх манд гэр хорооныхоо галга дарам ерөөсөө тэрийг 1 м2, 500 м2 ялгахгүйгээр зүлэг тарих, цэцэг тарих, мод тарих ажлыг бол хийж хэвшмээр байна. Баянзүрх дүүргийн хувьд дүүргийнхээ захын хэсгүүдийг тогтжуулах, таримлжуулахад илүүтэй анхаарч байна. Энэ дүүргийн ногоон байгууламж бүхий сүүлийн үеийн томоохон бүтээн байгуулалт бол сансрын тойргийн эвтэй дөрвөн амтны бүхий цогцлбор болон амгалан дэх дүүргийн өндөрлөг юм. Бид нар ерөн тогтчлолтонд ногоон байгууламж одоо улсын оргилуурыг бүгдийг авч явж байгаа. Энэ хэмжээгээр дүүргийн нутаг дэвсгэрийн одоо хуурайшилт болон энэ тоос шороо одоо багасна. Дүүргийнхээ ногоон бүтээн байгуулалтын ажилд 68 дугаар сургуулийн сурагчид оролцож байна. Ургамал амтан, байгаль орчин, эх орноо хайрладаг ирээдүйн иргэдийг төлөвшүүлэхэд ногоон бүтээн байгуулалтанд тэднийг одооноос идэвхтэй оролцуулж байх нь экологийн хүмүүжил олгох үр дүнтэй арга болох юм. Хүүхдүүдийн дунд иймэрхүү ажлуудыг зохион байгуулад бас хайрлаад ургуулад ингэж сургана гэдэг маань ирээдүйд ямар ч гэсэн одоо ингэж нэг байгаль газар шороогоо дураараа ухаад сэндийлж хаяад тэгээд тэрөөнийг зөвлөжүүлэхөө тэр чигээр нь хайдаг хүмүүс одоо ирээдүйд бас гарахгүй байх гэдэгт одоо итгэж бас энэ ажилд их баярлж байгаа. Одоо энэ ногоон байгуулалтын зөвлөжүүлэлтийн ажлыг эрчимтэй болгохын тулд одоо байгууллага болгон анхаарч тодорхой хэмжээгээр тодорхой газрыг авчин зөвлөжүүлмээр байгаа. Аливаа хотыг ботаникийн цэцэрлэггүйгээр төсөөлхийн аргагүй. Ботаникийн цэцэрлэг байж тухайн хотод тарьж ургуулж нутагшуулж болох ургамал сонгогдох учиртай. Манай улсын ботаникийн цэцэрлэг нэг хэсэг ногоон бүс гэсэн утгаан алдаад байсан бөгөөд 2008 онд Монгол улсыг хөгжүүлэх сангаас 500 сая төгрөгийн төсөв баталснаар энд тогтчлтын ажил баг багаар хийгдэж цэцэрлэг эргэн сэргэж байна. Өнөөдөр энд 8.2 га ногоон байгууламжийг байгуулад байгаа бөгөөд усан оргилуур, хүүхдийн тоглоомын талбай барих ажил хийгдэж байна. Ботаникийн цэцэрлэг ерөнхийдөө 32 га. Түүний 14 га
нийтийн эзэмшлийн ногоон байгууламж буюу хүмүүс иргэд дураараа одоо орж ирж зугаалж тэгж болох газар үлдсэн хэсэг нь бол хаалттай систем буюу өөртөө туршил судалгаа тэрийгэ явуулаад тэнд ямар нэгэн одоо боловсролын байгууллагуудын оюутнуудад дадлага одоо хөтчтэй тим хийх зорилттой. Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын тогтоосноор бүс бүслүүрээсээ шалтгаалan томоохон хотуудад нэг хүнд 14-өөс 50 м2 ногоон байгууламж оногдож байх учиртай. Манай нийслэлийн хувьд 6% байгаа нь олон улсын дунджаас 2-оос 3 дахин бага байгаа юм. Сүүлийн жилүүдэд нийслэлийн захирагчийн ажлын алба, Шинжлэх ухааны академийн ботаник газар зүй геоэкологийн хүрээлэнгүүдтэй хамтран ажиллаж Улаанбаатар хотод байгаа ногоон байгууламжийн нэгдсэн тооллогыг явуулж цаашид нэмэгдүүлэх арга замыг эрэлхийлж байгаа бөгөөд ногоон байгууламжийг арчилдаг, хамгаалдаг мэрэгсэн ажилчдыг бэлтгэж эхлээд байна. Улаанбаатар хотын хэмжээнд Налайх дүүрэгт Хөл Налайх цэцэрлэг түрээлэн, Сүхбаатар дүүрэгт Цэрэн доржийн гудамж, Монгол Туркийн найрамдлын цэцэрлэг, Баянгол дүүрэгт Ард аюуш Чингүн живийн гудамж, Хан ул дүүрэгт ажилчны алдар, Тоо ангийн гудамж зэрэгт нийтийн эзэмшлийн ногоон байгууламжийг бий болгож тогтчлтын ажлыг иж бүрнээр нь хийж байгаа бөгөөд ингэснээр нийт ногоон байгууламжийн хэмжээ хотын хэмжээнд нийтдээ 650 гаад хүрч байна. Ногоон байгууламжийн уран бүлийн бүтэц нягтралыг ч мөн нэмэгдүүлж байгаа юм. 2020 он хүртэл хөгжүүлэхэд үнэхээр одоо нэг 20% хүрэх боломж болвол энэ үндэсний цэцэрлэгт хүрээлэн гэж одоо шинээр байгуулагдж байгаа. Энэ маань алстай бол 1200 га талбайд байгуулагдана. Ингэсэн тохиолдолд одоо үнэхээр хүн амынхаа одоо байгаа төвшөнд нэг хүнд ногдох ногоон байгууламжийн талбай бол ойртож очих юм. За мөрөөдлийн цэцэрлэгт хүрээлэн Баянгол дүүрэгт бас байгуулагдж байгаа, зураг төсвийнхээ дагуу явагдаж байна. Энэ маань бас нэг 58 га байгаа. Нийслэлийн гэр хорооллын 167 мянган айл өрх, жилдээ 700 мянга орчим тонн нүүрс түлж, 679 тонн угаарын хий, 42 тонн азотын давхар эсэл, 35 тонн хүхрийн давхар эслийг агаарт гаргадаг байна. Энэ нөхцөлд ногоон байгууламжийг нэмэгдүүлэхэд иргэн бүр оролцож, орчин тойрноо цэцэрлэгжүүлэн ногоон төгөл болгох хэрэгтэй юм а. Ингэвэл утаагаар биш, цэвэр цэнгэг агаараар амьсгалах боломж бидэнд бий. Агаарын бохирдол гэлтгөө хөрсний одоо илэгдэл эвдэрлээс бол ногоон байгууламж бол хамгаалж идэг. Хөрсний гулсаж шилжилт агаарт одоо тэр хайж байгаа тэр сул шороо энэ тэрийг бол ногоон байгууламж байна л барьж тогтоож байдаг. Ус чигийг барьж байдаг. Гэх мэтчлэн маш олон одоо байгаль экологийн ач холбогдолтойгоос гадна соёлын одоо гоо зүүн бол бас ач холбогдолтой байдаг. Тэр ногоон байгууламж байснараа хүмүүсийн одоо сэтгэл санаа тайван байх, уур цухал хүрхгүй байх. Энэ нь юунаас шалтгаалж байгаа нэг ногоон байгууламж байна гэдэг маань тэр авт тээврийн хэрэгслийн дуу чимээ, тэр одоо үйлдвэрийн дуу чимээг ногоон байгууламж өөртөө шингээж саад халахвч болж байдаг. Ингэж саад халахвч болж ирснээр дуу чимээг багасгаж идэг учраас хүний тэр тайван байх одоо тэр орчин бүрдүүлж идэг. Зундаан их халж, өвөлдөөн хит хүйтэрдэг, эрсдэс уур амьсгалтай, хуурайшилт ихтэй, жил дундаг хурд хүнсний хэмжээ бага гэд цацсан үр суулгасан мод бут бүр ургаад байх боломж нөхцөл манайд тааруулж хэлээ. Цаашдаа Монгол орны нөхцөлд тохирсон, судалгаа шинжилгээнд үндэслсэн ургамал тэр дундаа мөнх наст мод ургамлыг тарьж ургуулах зайлшгүй шаардлага бий. Орчин даан тохилог сайхан бас агаараа цэвэршүүлэхийн тулд би өөрөө хашаан дотроо маш олон мод тарьсан. Жимсний мод хүртэл тарьсан. Хүн бол нэг цэцэг суулгаад, нэг мод суулгаад өөрөө 1 м2 талбайг зүлэгжүүлээд тэрийг услаад, арчлаад, ургуулхад ямар их хүч хөдөлмөр шаарддаг гэдгийг мэдрээд тэр утгаараа одоо энэ тарьж ургуулсан зүлэг мод цэцгээ хайрлан хамгаалах тэр сэтгэл төлөвшөх ёстой юм болов. Байгууллага болгон гаднах одоо тохиолдолтой ногоон байгууламжийг бол өөрсдөө өгсөй. Түүнээс хотын тохиолжуулах газар ногоон байгууламжийг байна. Бид одоо өөр юм хийн. Би одоо л захын одоо 8 хийж байна. Би эсвэл жижиг бизнес хийж байна. Би өөрөө хувийн сургууль тагдчих юм биш. Ерөөсөө тэр хүн өөрөө тэр байгууламжийг бий болгосон бол тухайн газраа л хариуцах ёстой. Нийслэлийн захиргаанаас хашаандаа мод тарьсан иргэдийг урамшуулж, тодорхой хэмжээний санхүүжилт олгосон нь үр дүнгээ өгч, хотын иргэдийн эрүүл мэндэд тустай ногоон бүсийг нэмэгдүүлэх хөшүүрэг болсон юм. Цаашдаа хотын туул сэл боолын сав газрыг энэ жишгээр ойжуулж, моджуулж болох юм.
Тарьж суулгах хэн дээр арчилж ургуулна гэдэг хамгийн чухал зүйл байдаг. Хүн бүр мод бут ургамал тарина гэдэг хор тутаа, бохирдол, чимээ шууганыг түүхий дэм болгож цэвэр агаар үйлдвэрлэдэг. Байгалийн үйлдвэрийг байгуулж байгаатай өөрсдөө зүйл юм аа. Мод бут зүлэг ногоо эрүүл сайхан амьдралын эхлэл байдаг. Бидний хөл дор хөглөрч байх өчүүхэн мэт энэ зүйлээс цэвэр агаар, усны ундраг тэр ч бүхэл бидний амьдрал бүхэлдээ хамааралтай байдаг юм. Модыг тарина гэдэг нэг хэрэг харин хамгаалан ургуулна гэдэг ногоон хөгжлийн эхлэл болох учиртай.